Жинхэнэ хайр. Бүртгийгчүүлгүй цэлмэг хөх тэнгэр мэлтээж нар зун дуусгаас өмнө амжаад шараад авъя гэсэн шиг халуун шаттал төөнөх зуны сүүл сарын нохой гаслам халуун өдөр. Наргил нөхрөө ажилласаа ирэхийн хүлээн дуртай хоолыг бэлдээд сэтгэл хангалуун дуу аялаж суулаа. Зуны цөөхөн олдох амралтын өдрүүдийн нэгэнт ч болов халамжит гэргийн үүргээ гүйцэтгэн орой эрэхт нь халуун хоолтой сууж байна гэхээс сэтгэл нь цаанаа л уяг. Тэгээд ч өнөөдөр тун аятайхан ажилд ороод удаагүй байгаа нөхөр нь өөрт нь ихэд сайн ханддаг дарга дагуулж ирнэ гэсэн болохоор хоол зууш бэлтгэхээс эхлээд завгүй гүйж үргэлж магтан ярьдаг тэр хүнтэй танилцсан гэхээс сониуч яргах бас догтлох зэрэгцэн байна. Нөхөртөөгөө ханилсан энэ 15 жилийн хугацаанд юу эсийг үзлээ? Хоол болохыг хүлээх зур эргцүүлж нэг бодоход сайнтай, муутай, бартаатай, бэрхшээлтэй энэ он жилүүдэд бүдэрвэл бүдэрхээр олон нухчааг төвчээр гарган давсны эцэст өнөөдрийн жаргалт амьдралыг цогцлоожээ гэж саналаа. Наргил нөхөртөөгөө суухдаа 20 дөнгөж шүргэж байгаа. Харчуудын харцыг сорон зун адил тотдог, од адил гялалцсан бүсгүй явсан. Араас нь гүйж хөөцөлдөж байсан ирчүүдийн тоо гарын 13-нд багтахгүй. Том даргын охин толгой сайтай тэгэд бие хаа тэгш царай зүс гойд гэхээр хин хүнгүй сонирхдог байсан нь ч явж явсаар доржоотойгоо дучрах тавилантай байсан байлгүй. Юу юугаараач тийм гоц гойд биш тэгээд ядахнаа гялалзуур овсгоотой зан дэндүү гимээр дутмаг даруухан залуу яаж яваад түүнийг өөрийн болгочихсан бүү мэд. Найзууд нь тоглоом шоглоомн завсраа. Олон ирчүүд уйлуулж гомдоосны хариуд бурхан шийтгэж байгаа юм гэлцэгтэн наргил дотроо дургүйхэн димээл мушилсан. Үнэн дээр нөхрийнхөө олсныг тааваараа үрж дураараа тарвалзан хийх ажлаа олж ядан дэлгүүр хэсэг дуртай хүүхнүүдийн тавилан нарглыг тойрч олигтой ажил хийж чадахгүй ажилтай гэхээсээ ажилгүй байх нь олон нөхрөө ар гэрээ нуруунд дээрээ үүрч яваа нь тэр өөрөө билээ. Инглээ гэд нөхөртөө царай үзүүлж арчаагүй мууг нь дуудаж бас үзээгүй. Тэгвэл доржоон муухан нэг инээгээд өөдөөс нь уурлаж чадалгүй гим хийсэн юм шиг дуугүй тухайн суухыг мэдэх болохоор учиргүй чадaltaй хөрөнгөтэй биш ч халамж хайраар дутаадаггүй нөхрөө нэгэн бодлын өрөвдөж нөгөөтэйгүр хайрлаж нэгэнт босгосон амьдралаа бусдаас дутуугүй авч явъя гэж зүтгэсээр өдийг хүрчээ. Гэтэл хэдэн сарын өмнө нөхөр нь гинэт ёстой Тэнгэр бурхан харж үзвүү гэмээр сэтгэлд нийцсэн хэрнээ цалин гайхан өндөртэй ажилд орж нарглыг баярлуулах нь тэр. За төд удалгүй бас л халагдаж орхих болов гэтэл эсэргээрээ тушаал хүртэл дэвшээд өөрөө их л урамтай цээж тэнгэр явах болсон нь юу юунаас илүү сайхан. Битгийл халагдчихаасаа гэж ханцуудаа залбирч явсан айдас нь дарагдаж харин нөхөрт нь тэгж сайн хандах даргатай нь өнөөдөр танилцах болсондоо баярлан суугаан инээ. Наргил ширээгээ засч дуусаад сэтгэл хангалуун гараа арчиж зогсдол хаалганы хонх жингэн дуурлаа. Жаахан охин шиг дэгдэн очиж үүдээ нээвэл нөхөр нь эрт халцарч яваа толгойгоо хамар дээгүүр бурзаах үлсөө байн байн арчснаа. Зах өгшөн чухал зочинтой ирлээ шүү химэн орж ирлээ. Зочноо том өрөөнд орохыг ураад галын өрөө рүү явах замдаа сэмхэн араас нь харвал өндөр цэгцтэй биетэй хүн харагдана. Миний хөгшөн сайхан хүйтэн уух юм аваад ирээч хөө. Гадаач халуун шатж байх чинээ гэх доржоогийн дууг сонсоод хүйтэн ундаа зүссэн тарвас сэлтэй барин том өрөөнд ороод сайн байна уу гэх баригл хэрнээ намуухан дууг сонссон толгойгоо өргөн хартал нэг л танил царай эн чин гэж дотроо бодонгууд тэр танил царай сэтгэлд нь гялсхийн орж ирэхэд золтойл тавиртайгаа алдаад асгаж орхичихсангүй өвдгөн нугларх шахлаа. Тэртээ олон жилийн өмнө цонхныхан дор орой бүр хүлээж зогсоод урамгүй гихчин буцдаг байсан харц тулгарах бүртээ ичингүйрэн буруулдаг байсан дүн өвлөөр гүзээлзэг нэдмээр байна гэж айгалахад хаанаас ч юм олоод ирдэг байсан. Дуртай дууныхаа тухай найздаа ярьж байхад хизээний сонсцоход хайж ховор бичлэгийг олоод ирдэг байсан. Би чамд хайртай гэж хэлээд өгсөн сарнагийг аваагүй тэр өдөш нэг мөсөн яваад өгсөн тэр хөвөн яг л тэр янзаараа.
Тэр цагт ганган гуйлаг явсан наргил баггүй махлан нам сууж он цагийн нухчаа нүүрэнд нь өрчлөө болон үлдсэн байхад тэр бараг өөрчлөгдсөнгүй. Ялгаа нь гэвэл залуу хүүхэн байсан тэр насанд хүрсэн ир болжээ. Хамгийн гайхалтай нь нарглыг хардаг байсан тэр харц яг тэр хിവэрэ. Өчигдөр салчхаад өнөөдөр эргээд уулзаж байгаа юм шиг урсгал зөөлөн арга дүнгийн мөртлөө энхрээ тэр харц өөрчлөгдөөгийг үзээд нарглийн дотор нэг л хачин тогтлох мэдрэмж дүүрч цай аяглаж өгөхдөө гарн чичирхийллээ. Угийн цайлганд оржоо юу ч анзаарсангүй. Хормын төдийд тулгарахтаа хос нүдний харцанд дурсамж дурдатгал өнгөрсөн одоогийн бүхэн жирэлзэн өнгөрч хоёр сэтгэл өөрийн хилээр мэндэлснийг ч анзаарсангүй. Наргил гал удрахыг таньснаас хойш бие барин амнаасаа олигтойч угнахсангүй тэгс ингэсгийж сууснаа арай гэж шалтак ирэн галын өрөөндөө орж ирж цээжээ нэвтлэх мэт дэлдэх зүрхээ гараараа даран хэсэг зогслоо. Өөрийн хизээч хинч хайрлаж байгаагүйгээр магадгүй хайрлахгүйгээр харамгүй хайрлсан тэр хөвгүүнийг яаж гомдоож байснаа санахаар одоо нүрийг харах ирэхгүй юм шиг. Өөрийнхөө хүссний яг эсрэг хүнтэй суучгаад гомдож гутрах цаг мөч бүхэнд өөрт нь хайртай байсан галаага яаж гомдоосноо санаад сэтгэлээ тайтгаруулж амьдрал ийм л байх ёстой гэж бодон урагшилж ирсэн. Унтарсан гэж бодож байсан цог ам орон дүрлзэж сэтгэл нь өмөрч эхлээ. Нөхрийнхэн дуу нөгөө өрөөнөөс хадна. Араас нь тэгтлээ гүйж байхад хайртайгаа мдээгүй мөртлөө хэл чимээгүй алга болоход нь сая үгээлж үнэн хэрэгтээ түүнд анхны хайраа өгсөн байснаа ухаарснаа бодоход үргэлж эрен хүлээдэг байсан цонхон доорх модон сандал цасанд дарагдан эзгүүрэхэд хичнээн гуйнгэлдэг байсан саяхан юм шиг эргэн ирж нүдэнд нь дэлмэс дүүрээд ирлээ. 15 жилийн өмнөх тэр охин нэгэнт ард үлдэж айлын гэргий хоёр хүүхдийн ээж болсноо санаж бие бариад зочны өрөөнд очиж суулаа. Галаа намуухан боловч ухаалаг ярина. Тэгт зураа сэмхэн нүд хариулан нарглыг ширтэн. Доржоо уусан жаахан юмдаа дорхноо халамцаж үгэн олшрон галааг бүр хүзүүдэж суугаад баахан юм ярахад нарглийн санаа зовж нөхрийнхөө өмнөөс нүүр нь улаагаад ирлээ. Ахиад уувал агсамнаж магадгүйг санан доржоог аргадан байж арайхийн унтуулахад доржооч буудан дээрээ хөвтөөд удалгүй хурхирч эхэллээ. За би ч явъя да. Өнөөдөр урьсанд баярлалаа гэд галаа босоход наргил юу ч хэлж чадсангүй үүдэнд гарган өглөө. Түүний хүлийн чимээ өнөөх гунигт үдшинх шиг аажимхан холтоход зүрхийн бацлах шиг болж өөрийн мэдлэгийн араас нь гүүгээд гарчихсан байлаа. Галаа гэж чангаар дуутахад залуу ингэн гэж мэдэж байсан юм шиг тайвуухан инээмсэглэн түүнийг хүлээн зогсоно. Наргил гүйж очичхоод яахаа мэдхгүй хэсэг харснаа хамтдаа удаахан алхлаа. Чи яг хэвээрээ вэ шүү? Уламж сайхан болчихож. Яалаа гэжтэй хөгшөрсөн байгаа биз дээ. Үгүй дээ. Миний сэтгэлдээ хадгалж авдаг тэр л хэвээрээ байна. Гээд галаа аяархан санаа алдлаа. Чамайг хараад ёстой гайхсан шүү. Энэ олон жилийн дараа энд ингэж таарах гэж эхнэр хүүхэд чинь би гозон толгой шүү дээ гэд намуухан инээх нь цанаа л нэг гунигтай. Наргил юу хэлэхээ мэдхээ байчглаа. Ийм сайхан залуу яагаад одоо хүртэл гэр бүл зохиогоогүй ганцаараа явдаг юм бол арай гэж бодоход таас юм шиг чам шиг хүнтэй ахиж таарсангүй. Таарахыг ч хүсээгүй байж магадгүй. Анхны хайр гэдэг ийм л байдгийн байна. Чи тэгээд яагаад эргэж ирээгүй юм бэ? гэж наргил зүрх алдан асуулаа. Хитрхи хайртай байсан болохоор чамайг өөрийнхөө хайраар хүчлэн зовоохыг хүсээгүй болохоор чамайг жинхэнэ хайраа олоосоо гэж бодсон болохоор хизээ нэгэн цагт жинхэнэ хайр гэж өөрөө хүсснээ авах бус хариу нэхэлгүй өөрт байгаа бүхнээ харамгүй өвхийг хэлдэг гэж уншиж байсан юм. Би хайрынхаа хариуд юу ч хүсээгүй.
хизээд чамдаа сайн сайхныг л хүсэж авна. Чи жаргалтай байвал тэр л миний жаргал. Нариглын нүдэнд нулимс дүүрэн, хазар дээгүүр нь бөмбөрөн урсгад, галаа эвтэйхэн арчиж чангаар тэврэхэд залуугийн хамаг бие чангарн чичирхийг бүсгүй мэдэрлээ. 15 жилийн хүлээлтийн эцэст хайртай бүсгүйгээ тэвэрсэн тэр мөчөд он жилийн хүлээлт хайр нь тэр хэвээрээ мэдрэгдэх шиг. Үсийн шуналтаяа удаан үнэрлснээ духан дээр нэг үнслээ. Тэгээд холдон одлоо. Хөлийн чимээ холдон холдсоор тасарлаа. Нариглын дух халуу шатах шиг санагдан түрүүхэн түүний ургал хүрсэн газарт гараа хүргэн байрандаа зогссоор амьдралд ганцхан тохиох агуу хайрыг алдаж явуулсандаа харамсах, ахиад уулзаж өөрийг хайрлан хайрласаар байгааг мэдэрсэндээ баярлах. Энэ хүртэл гудаах мөч бүхэнд далдаас татан босгож байсан хүчтэй гар хинийх байсныг ухаарах бүхэн давцлаа. Би чамайг үрд хайрлнаа гэж хашгирч байсан залуу хөвгүний дуу чихэнд нь дуурсахад тэр үг хичнээн үнэн байсныг сая л ухаарлаа. Жинхэнэ хайр цаг хугацаанд элэгдэшгүй агаад өгөөмөр ууч хажээ.